Нөгөө үдчихэж байгаа ээж бол энээр бодлого уншигч боломж итгэхээр юм баггүй тийм. График юм байна. Шин график юм байна тийм. Ингэж одоо ингээд үйлдвэрүүд явж ээжийн бодлоо тэр бодлоод яаж хэлсэн дээр хөөж харагдаж байгаа тийм. Югдөг үг хийж ээжигээ авчрахгүй тийм бисэн мал дээр жишээ хүн бол өөр хийж авчир. Ямар ч бисэн мал дээр авчирсан нэг явна тийм. Явж ирэх бодлогчсноо ингээд за өнөөдөр манай Мартин аим учраас манай дээр нэг ийм бүтээгдэхүүн хямдарж байгаа эмэгтэйчүүдтэй зориулаад энэ мэндүү нэг юм хэлцэлж байгаа нь шүү дээ. Гот яг хариултаа бодно шүү гэх юм шүү дээ тийм. Тэнгүүч одоо ингээд таны хэлээд үзэн шүү дээ. Тэгэхээр ээжд бол энэ технологи одоо хаанх үйлдвэрсэн мэдээлэл мэдээлээ миний хэдэн секундын бодлого уншиж байгаа бол гэдэг юм төрөхгүй байхгүй. Тэр бол тухайд асуултандаа хариулахаа болж байгаа. Гурван айгүй ингээ асуулт байна тийм. Таны төрсөн огноо юу вэ? Ард юу вэ? Тийм. Таны нэр хэм бэ чи ингээд бодлоо. Тэгээд тэнгууд дуусан гол гэргээл хоёр талаас нь гарч ирээд тэгээд алар малаа танд баярын тийм 100 авах нүүднийхээ юм сонирхож байгаа л. Яаж нүн хит жижиг юу л ахгүй гэж бодож байгаа шин. Юу? Жижиг юу? Юу дөг мөх хэлэхгүй юм байна шүү дээ. Та өдөр хэлэхгүй би тань дээр асуулт энэ дэлгэц дээр гараад ирнэ. Та тэр асуултыг дотроо бод. Тэр хариулна. Мөн үү? Чи дүүнэн гараад байна уу? Үнэ? Тэ? Мөн штэ. За сүүлчээс. Юу штэ тэгэж? Сони юм аа. Сони юм тий. За тэгэхээр сууж үзье. Өчгөө байж чи үзчих. Би дүүс болгочих болох юм уу? За клик. Ичгээд ойрон зогсож байгаа. Ичгээгийн тэрэг хараж нэ шүү дээ. Ээж ч өөртөө ирсэн. Тий. Шимбүр. Тий. Төрсөн. Өнөөдөр Мартин амны баярын өдөр. Ээж минь үнэхээр хөөрхөн харагдаж байна. Манай ээж эдийн засагч мэрэгчлээ. Игч дүү бид гурыг югаарч таахгүй тулд зориглон дэлгүүр нэхээр шийдэж түүнийг ээж биелүүлж чадсан. Нэг удаа дэлгүүрээ харж байгаараа гэхэд нь үгэнд нь орлого найзуудтайгаа уулзаад явчихсандаа одоо хүртэл харамсдаг. Намайг эзгүй орон дэлгүүрт минь олгоо орчихсон юм л да. Түүнээс хойш ухаантай ээжийнхээ үгнээс яасан зөрөхгүй гэж шийдсэн. Надад байгаа хамгийн үнэтэй зүйл бол ээж шүү дээ. Гэр бүлээсээ ганцаархнаа сонсож ярьж чадахгүй надад зориулаад ээж маань дохионы хил хүртэл сурсан. Даанч үе юм мартчихдаг. Учир нь ихэвчлэн амны хайрцаг ярьдаг юм. Миний хэлснийг ойлгохгүй үедээ дахин хэдэн ч удаа хамаагүй асууж заавал ойлгох гэж хичээдэг. Тийм л төвчээртэй шантардгүй ээж шүү дээ. Бусад ээжүүдээс өөртөө хэд дахин их үүрэг хүлээсэн завгүй ээжтэйгээ бүтэн өдрийг хамтдаа хуйлахнаа өнгөрөөж хамт кино театрт кино үзэх юмсан гэж хичнээн хүсдэг гэж миний ээж дуунд үнэхээр дуртай. Тиймээс игч дүү хоёрыг дуулж байхад би дуулж чадахгүй болохоор бүжиглэж үзүүлдэг. Хаяа өөрийгөө бусад эрүүлт хүүхдүүд шиг байж чадахгүй гутрахад ээж маань миний охин битгий сэтгэлээр хичээлдээ сайн байхад бүх зүйл болно гэж хэлдэг.
Гоо сайханч болох мөрөөдөл минь. Америкийн нэгдсэн улсад очиж Галадентийн их сургуульд мэрэгжил эзэмшин эх орондоо байгаа сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн төлөө хэрэгтэй зүйл хийх хүслийг маньж ээж минь хинээс ч илүү дамждаг. Намайг ирээдүйдээ итгэлтэй байх гол үнцийг тавьсан ээждээ ажилд орохороо зөндөө хэрэгтэй зүйлийг нь авч өгч үргэлж баярлуулж байна. Бас үргэлж бахархуулахаар мундаг охин байхаа амлаж байна. Би ээжтэй хайртай. Мол тэгээ гойлонгоцыг юм хамтраад ээжид бодлын нар сюрприз зохион байгуулсан. Тэгээд үүн болохоор хайртай ээжигээ баярлуулахын тулд зөндөө олон хүмүүст захиалагдсан байхгүй юу? Тэндээс таны охиныг бид нар онцгойлон сонгож аваад тэгээд танд өнөөдөр ингэж Мартин наны сюрприз барьж байгаамаа. Танд олон улсын эмэгтэйчдийн баярын мэндийг хүргэе. За баярлалаа. За охиныхоо захидлыг задлаад уншиж олно. 3 дугаар сарын 8-нд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг ээжтэй хүргэе. Ээжтэй хайртай шүү гэсэн байна. Ер нь ямар нэгэн сэжиг авсан уу? Аваагүй л дээ. Гэхдээ яг хүүхдүүд нөгөө эдний сургуулийн таныг юу яасан дээшээ гарна гэдээсэн болохоор би бас нэг анзаараагүй л дээ. Нэрэл одоо юм юмтай болцсон байх гэж бодсон шүү дээ. Тэгээ бодсон ч одоо энэ хэд хүрч байна.